За өнөөдөр мэдээж одоотой бүжиглийн review part 2. Can I call you? Бичлэгийн маань маш олон хүмүүс үзсэн байсан. Маш сонирхолтой гоё влог байна гэд. Тэгээд үргэлжлүүлээд бүх дугаарыг нь хийгээрэй гэсэн. Та нарт яг хин таалагдсан бэ? Ерөнхийдөө түрүүний бичлэгийг үзээд би баахан таамаглаад хийсэн штэ. Тэрнтэй ер нь хэр зөрсөн бол ерөнхийдөө хин хүлээлтийг давсан, хин хүлээлтээс доогуур байсан гэх зэрэг юу гарах нөө бүгдээрээ ярилцъя те. Заавал нэг юм сэдвт баригдахгүйгээр түрүүчийхтэр яг хүмүүсээ ингээд ботноороо ингээд сонгоцсон. Одоо бол жинхэнэ бүжиглнэ. Яах бол гэд аюу гой догтлолтой байсан. Тэгээд үзээд маш сэтгэл өндөр байгаа. Тэгтээ яг хин яаж бүжиглснийг нь одоо бүгдээрээ дэлгэрэнгүй ярьцгаая. Хамгийн анхны оролцогч бол Сумьяд орж байсан. Woohoo! Сумьяд орж хамгийн ихний үзүүлбэр нь Жав байлаа. Ямар юм? Энэ хар хувцс нь Сингентийн одоо Латин Америкийн хар хувцс Сумьяд орж амар гоё зөгч байгааз. Сумьяд орж бүжиглэхийг үзлээ. Сэтгэл болохоор ер нь аль бүжиглдэм байна. Амар хөөрхөн хөвсөлтэй айгуу гоё бүжиглэж байна. Гэхдээ ганцхан юм нь болохоор яг Жав хийхгүй байгаа байхгүй юу? Одоо би та нарт ямар бүжигчин үнтэй харьцуулж үзүүлэлтэй нэг штэ тий. Би нэг өөр юм бичлэгтэй харьцуулж үзүүлээ. Тийм байна. Энийг Жав гэдэг байгаа байхгүй юу? Гэхдээ бүр амар төгс хийж байгаа биш л дээ. Гэхдээ яг нөгөө үндсэн утгыг ойлгосон байгаа байхгүй юу? Үлминий ажиллагаа нь ингээд шиддэг тэр кикүүд нь дээрээс нөгдгөө ингээд буцаагаад ингээд аягүй сайн ингээд татаж бүжиглэх ёстой. Гэтэл энийг бол ерөөсө хийсэнгүү шалаар нэг явсаар агаад таарчлаа гэж би бодож байна. Тэгэхээр яг хөө миний хувьд бол хүлээлтээс жоохон бага байлаа. Яг хөө энэ удаад жоохон бэлтгэл дутсан уу? Эсвэл яг үндсэн хөдөлгөөнийг нь зааж өгөөгүй юу? Мэдхгүй байна. Дараагийн оролцогч Одноо эгч байна. За би Одноо эгчийг юу хэлээ дээ? Өөрийнх нь нэг юм байх ёстой гэж хэлсэн биз дээ. Одоо харалаа. Ер нь бол тангогоо л айгуу сайн ойлгоцсон. Толгойн үндсэн манер нь айгуу тийм танго байна. Одноо эгч бол бүжиглчнэ гэж би хэлсэн штэ. Тэгэхээр Одноо эгчийн үзүүлбэрийн хувьд бол аянч тэр ерөнхийдөө элтэнч тэр айгуу айтаахан байла. Нэг юм нь болохоор өөрөө жоохон ингээд бие байраад хитрхэн юм чанга юм байх ёстой гэд хурц байх ёстой гэд хийчихээр жоохон модон харагдах гад байна. Тэгтээ энэ байдал 2 дахь 3 дахь шатнаасаа засраад ойлгоод бие суул тавиад хөгжмөө мэдрээд өөрийгөө мэдрээд эхэлчихнэ. Анхны гэхэд бол гоё юм. Тэгээ яг миний хэлснээр мөн байгааз яг нэг өөрийнх нь нэг тийм ийм юм айгу гоё харагдаад өөртөө амар зөгж байгаа үстэй. Хөөхөн. Тэгээд хөл дээрээ жоохон тогтохгүй байгаад байна. Сандарсан бах. Харин ганц хоёр газар ингээ хөлн тогтохгүй ингээ динжигнээд байгаа байхгүй. Харин ботноор нь содоо маань маш туршлагатай бүжигчин болохоор аюул сайн тэр динжигнэж байгаа тогтохгүй байгааг ингээд сайн бариад өгчөж байгаа байхгүй. Хин ч Одноо эгчийг тэгж динжигнэж байгааг ер нь харагдаагүй. Тэгэхээр ботноор ийм чухал байдаг. Ер нь хамтран бүжиглэгчээ яаж харагдуулах вэ? Маш сайн ийм контролдож тэгээд туслах үед нь туслаж чаддаг. Тэгэхээр туршлагатай бүжигчинтэй байх бол үнэхээр ийм давуу талтай байдаг байна. Гурав дахь оролцогч нь болохоор Бат Цэцэг Төмөн Дэмбэрэл гэж байна. Энэ хоёрыг болохоор би нийсгэн учраас баг зэрэг хөшүүн байж магадгүй гэсэн шүү дээ. Гэтэл та нар хардаа. Яг энэ хэсэг нь аюу гоё. Юу хөшүүн гэж байгаа зү. Амар тийм зөөлхөн юм бэлээ. Вау, тэр тардаа амар гоё уян зөөлхөн. Ерөөсөө юм хөшөөж бие барьсан юм байхгүй. Үнэхээр гоё вальс үзүүлсэн.
За тэгээд та нар манай ботнорыг хар. Бүр тэр хөлийн улнаас хүртэл гарын үзүүр хүртэл амар юм гүйцэтгэлтэй сонсон байрлалтай ийм бүжигчин шүү дээ. Амар гой төшигтэй байсан бах бат цэцэгт бас. Түмахта бүжиглэх угаас аюу төшигтэй байдаг. Тэгээд нэг юм нь болохоор зарим ийм ботнорууд болохоор ингээд аюу ингээд хүчилж ингэж удирдаад байдаг аахгүй юу. Түмаахын хувьд болохоор маш гоё ивэр та нар одоо хар эмхтэйдээ тэр хурж байгаагийн хар ингээд нэг юм зөөлхөн хурж байгаа зү. Тэр энэ хардаа ийм зөөлхөн хүрээд эргүүлээд тэгэхгүй зарим хүмүүс ч тук гэл ингээд толгой эргүүлчихдэг байхгүй юу. Вау! Энэ хоёрын байсал надад үнэхээр таалагдсан. Маш гоё. Баццгийг бол би арай ч ингэж гоё бүжиглэн гэж бодоагүй. Миний хүлээлтээс бол бүр 100% тис өөр ийм бүжиглчин баццэг байсан. Тэгэхээр энэ хоёр илүү гоё үзүүлбэрүүдийг үзүүлэх бол бүрэн боломж байна. Тэгэхээр дараагийнх нь үзүүлбэрүүдийг хэдүүлээ харъя. Ерөнхийдөө өндөр хүмүүс ийм өндөр туранхай хүмүүс ийм стандартын бүжигэнд аюу гоё зохиж харагддаг. Харин латин дээр болохоор ийм жижигхэн хүмүүс илүү хурдтай байдаг болохоор аюу сайн гоё харагддаг байхгүй юу? Тэгэхдээ энэ хоёр маань бас яах нь вэ? Тийм үү? Латин дээр хэр бүжиглэх нь вэ? Дараагийн шатн дээр гоё латин бүжиглээсэй гэж бодож байна. За анааны хувьд бол гайгүй сайн авсан. Гэхдээ би энэ дээр штэ влог дээр оноо ерөөсөө ярмааргүй байна. Яагаад гэхлээр бид нар ингээд дэлгэцээр үзэх. Яг хажууд нь тайзан дээр нүдээр үзэх хоёрын ялгаа гэж байдаг. Зарим хүмүүс ингээд нүрээрээ тоглолтоороо тийм биеийнхээ нэг юм каризмагаар аваад гарчдаг үзүүлбэр байдаг байхгүй юу? Гэтэл зарим хүн үнэхээр сайн хийгээд байгаа мөртлөө дэлгэцтэй харьцаж чадаагүйгээсээ болоод муу бүжиглж байгаа юм шиг харагддаг. Тэгэхээр би шүүгчдийн оноон дээр бол би ревю хийхгүй гэж бодож байна. Яна. Дараагийн оролцогч. Төөгөө. Сайч яахгүй. Хөөш бүжиглтэй юм байна штэ. Амар хэсэлтэй. Амар өөртөө зөгцсөн. За чаашиг нарья. Чачааныг. Ой, болж штэ. Оо, бас яг шүүгч нарын урд очиж чаачаа хийгээд байна. Эн чинь бас оноо штэ. Дэглээ чинь амар ухаантай дэглэсэн байна. Бас галбар эргүүлж чинь. Энд чи харагдахад амар амархан байгаа боловч яг эргүүлэх юм бол эвгүй штэ. Оо яа. Амар сайн бэлдсэн юм шүү. Лак хийгээд штэ. Вау! Ямар хөөр юм бэ? Намайг стовчлаарай. Ингэж бүжиглэнэ гэж үнэхээр бодоогүй гэхдээ. Би хэлсэн шүү дээ. Нэ хөөрхөн бүжиглэх юм шиг совин төрөөд байна гэж. Юм үзэж хардаг болчихжээ. Амар хөөрхөн. Ястай гоё. Бүр өөр хэлэхүүг алдахгүй байна. Энэ ирчээрээс та хаг яваарай. Хар төөгөг хин ингэж бүжиглдэг гэж мэдгийм бэ. Хаха дараадсэн үзэгчтэй та нар харсан юм уу? Төвгийн араас гарч ирсэн оролцогч болохоор спортоо төлөөлөн орж ирсэн Гүндэг Марч байна. Гүндэг Марчийн хувьд танго соголсон байна. Бүжиглэх хэлний аягүй гоё сонирхолтой санагдсан. Америкт болдог Dancing with the Stars дээр болохоор яг хамтран бүжиглэгч нь өөртөө бүжгээ дэглэждэг бол манайх зохион байгуулалтаа заавал дэглэж ажилладаг. Тэр нь ч бас зөв байх. Яг ингээд бүжгээ дэглээ, зохиомжоо хийгээд дахиад хүндээ нөгөө үдсэн хөдөлгөөнөө заагаад тэгээд дээрээс нь засаж цэвэрлээд өөрөө хамтран бүжиглэн гэдэг бол маш их ажил. За Гүндэг Марчийн танго дуслаа. Эхчийн хувьд болохоор яалтчгүй үнэхээр анх удаа бүжиг хийж байгаа нь бол мэдэгдэж байна. Тэгтээ өсөх байхаа гэсэн найдлага бол байсаар байна. Одоогоор л ерөнхийдөө нэг бүжиглдэг тийм эвсэлтэй хүн бол биш байж байна. Тэгэхээр одоо өстой яг хөлгөөгийн маань хэр ажиллаж чадах уу гэдэг зүйлэл харагдах нь байна. Swir Emotion хамтлагийн Сүндрэ түрүүнийхээ бичлэгэн дээр болохоор
хөнгөн бүжиглж байхаа гэж хэлсэн шүү дээ. Фитнесээр хичээлдэг, өөрөө бас аэробик дасгал хөдөлгөөнд байнга байдаг болохоор хөнгөн байгаа. Тэгэхээр бүжгийн хөдөлгөөнийг бол маш хурдтай авах байх гэж таамагласан. Одоо бүгдээрээ харъя. Амар гоё хөлтэй байгааз. Степ үү төлний тавилтууд нь яаж юм? Шасээ эдэр аягүй гоё хийчлээ шүү дээ. Би хилээд дээ. Хөнгөө хийж нөрөөсөө ингээд айгаад сандраад бие бариад байгаа юм айгүй баг харагдаж байна. Тэр янз юм байна уу? Бүжгэлж байгаад нилээн бэлтэж байгаад тэмцээнд ороод ирсэн юм шиг харагдаад байна да. Сүндрэгчийн хувьд бол үнэхээр гоё байна уу? Энэ тэмцээнд бол үнэхээр шаггүй амар асар хүчтэй өрсөлдөгч байхыгаа бол энэ бүжгээр илэрхийлчлээ. Дээрээс нь чачаа айгу сонин тоон дээр эхэлдэг аахгүй те. 1 гэдэг тоон дээр өнжөөд 2 3 чачаа гэж явдаг болохоор тэр аяыг амар сайн сонсож байна. Хөгжмийн өөрөө дуучин хүн болохоор гоё ашигч. Волейболын спортын хасад аваа жаргал байна. За даваа жаргал болохоор төрүүчийн юун дээр нэвтрүүлэг дээр аа маань бүжигчин, ээж маань бас драмын театрын ажилдаг урлагийн гэр бүлээс гаралтай гэж исэн. Тэгэхээр би болохоор бүжиглжгээр байхаа гэж би таамаглаж исэн. Харин одоо яг ямар харагдаж байгааг нь харъя бүгдээрээ. Ошгүй өөрөшөө дийвэлдэг шнэ. За энэ хоёрын зохицлын хувьд алстаа nice зохицчиж амар гоё хоорондоо таарж байна. Үндсэн хөдөлгөөн дээр бол манай номын заяа нилээн ажилласан харагдаж байна. Хөлний тавилтууд нэгт ажгүй. За тэр юм байна. Энэ хүнд бол юм байна. Сая тэр нэг ингээд ай солиж байгаа карсноо гэд ингээд нэг юм мэдрэмж орж ирээд байгааз энийг хэлээд исэн юм аа. Даваа жаргал маань өөрөө дотроо тэмцээний урилга ирэхэд бол за би бол бүжгийг бол хийчнэ гэсэн итгэлтэй байсан болохоор ороод ирсэн нь байгаа ахгүй юу. Жохон задармаар юм. Одоогийн залуучууд ингээд юм хийдэг болсон болохоор за энэ бүх гээд энэч баг бүжиглэхгүй дээ, энэч нэг баг дуулахгүй дээ гэж ер нь нөгөө нэг бүжигчд солгоо гэж ярьдаг байсан шүү дээ. Тэр мэрчин бүр айл хизээний ингээд өнгөрсөн шүү дээ манай бүжигчд аюу гой дуулдаг. Тэгэхээр энэ ч ийм учраас энийг хийж чадахгүй дээ гэсэн тийм таамаглал твшүүлэхэд тэгж үнэлж дүгнэхэд жоохон хэцүү болсон байгааз. Би бүр өөрөө ирэхгүй ингээд цээж мэжээ тэнгэлгүй. За дараа нь манай инэрлийг би юу гэлээ? Бүжиглэнэ амар хөөрхи хөвсөлтэй гэж хэлсэн. Одоо харъя. Уутер. Амар хөөрхөн байгаа ч дээ. Энэ өглөө надад амар их таалагдсан. Амар хөөрхөн хөнгөн эргүүлчлээ. Ер нь орцогч нар аягүй хөнгөн байна. Ямар сайн сонсож байна те. Чачаач бас яг ингээд тоолж ин шасаага хийхэд амар эвгүй штэ. Анх сурж байгаа хүнд бол. За та нарт инэрлийн бүжиг ямар санагдсан? Би нөгөө фэйсбүүкээс хандлтыг харсан чинь маш их лайктай байлээ. Инэрл дараагийн шатнаас чинь шууд нөгөө санал хураалт аваад эхэлж байгаа мэлээ штэ. Тэгэхээр ер нь айгуу чангарах байх оролцогч нар мэдээж тэгээд хасагдахыг хинч хүсэхгүй, хинч муу бүжиглэе гэж хүсэхгүй. Инэрлийн хувьд бол миний төсөөлж исэн шиг бүр тэрнээс ч илүү байна. Үнэхээр байгалийн юм төрцөн бүжгийн юм эвсэлтэй, мэдрэмжтэй байна. Ганцхан юм хэлэхэд штэ те. Жаахан тоочны баймаар байна. Тэрхий ингээд нэг хөдөлгөөн заангууд л өөрөө шууд ингээд урсаад ингээд аваад явчихдаг. Хүнд өөрөөр нь жоохон бүжиглүүлэх гээд ингээд орхиод идэг байхгүй юу? Яг юм тоочны юм жоохон орхитуулах гээд идэг байхгүй юу? Тэгэхээр жаахан шахаад өгөх хэрэгтэй. За дараа нь би бол энэ эмэгтэйг хизээж бүжиглж байгааг нь хараагүй. Тэр хөлийн харсан уу сая? Oh my god!
Хүү яагаад чи өөрийнх нь нэг юм төрхөнд амар цохиод өөрийгөө яг олчжээ гэдэг шиг. Зя танго эхэлсэн. Оо, ерөнхийн манаар айгу гоё байна. Яг танго. Ой, сая галбраас амар гоё цэвэрхэн босч ирсэн та нар харсан уу ингээд унд босч ирснээр хоёр хөлөө ингээд нийлүүлээд боссон. Энэ чинь амар чадвар штэ. Энэ хүүхэнд юм байна. Энэ яг ямар нэг юмар гимнастик юм уу? Балетаар юм уу? Хичээлдэг байсан харагдаад ахын хөлний тавилт амар юм цэвэрхэн. Оо. Бүр бүжгэлж идэг. Бүр гайхалтай юм бүр амар сонио санагдаад ахын. Энэ авьяасаа тэгээд хаана таглаад байсан. Яагаад ийм орой гаргаж байгаа юм бол. Эхний намраа ингээд үзүүлчих ирж одоо яана амар. Нэг юм таалагдсан төрүүлсэн шүү дээ. Хөлний тавилт маш гоё цэвэрхэн. Энэ нэг юм байнгын юм үлминий дасгал ингэж хийдэг балет юм уу, гимнастик юм уу, тийм юмны юм суур бол бүр яг байна. Тэр галбар уналтаас босож ирж байгаа тэр хоёр нийлцэн хөл юу ч мэдгүй байж байгаад галбраас тэгж босч ирж чадахгүй. Цалцаагаал усаад ирдэг. Вау! Отгоо мундаг. Энкүг араасаа гүйлгэж ятсан ганц залууч гэх шиг. Төгтөлцөө. Марсч. Йоо, халж штэ та нар хардаа. Оо, тэр самбаны баамсыг харсан уу? Ари, бүр ийм сайн багш. Юм байх та? Амар гоё ай байна дээрээс нь. Хөдөлгөөний сонголтууд дийлэлт нь айгу гоё юм. Самба байна. За, ийм байна. Надад нэг юм хардлага төрлөө. Би та нарт хэлсэн шүү дээ. Баяр цэгч алнаа, гал гаргаж чаднаа. Харагдаж байгаа шигээ тийм жижигхэн юм суул дараа эмхтэй биш. Энэ эмхтэй бол маш хүчирхэг гэд хамтран бүжиглэгч нь үнэхээр гоё мэдэрч гаргасан байна. Тэгээд хөдөлгөөнүүдийг бүр үнэхээр сайн хийж ин самбаны тэр алхалтууд амар гоё том ингээд сунаж алхаж ин. Дээрэс нь баунс бүр яг ингээд самбаны баунсыг бол хийж ин. Жоохон нүрийн мимикээ ажилуулад өгсөн бол жоохон юм дотортой хийгээд өгсөн бол илүү бүр ингээд орхоор байла. Миний ихч ерөнхийдөө спорт бүжгээр нилээн хичээлж агаад ороод ирсэн юм шиг харагдаж байна. 7 хоногийн дотор самба сураад хийж байгаа хүн бол биш байна. Ихч бол бүжгийн дугууланд юм уу бүжгээр бол хичээлдэг хүн байна. Энийг бол би хараад мэднэ. Үгүй дээ гэхэд нэг 5-6 сар бол хөөхөн латин дансаар хичээлж исэн юм хүн байгаа аахгүй юу? Их ч өөрөө төрүүлгээд ороод ирсэн байгаа аахгүй юу? Эй, давай даашаа. Саяны самбаа юу? Энэ маань хамгийн залуу оролцогч гэсэн шүү дээ. Хөөе, амар сонстой. Өө, энэ ч харин жинхэнэ хүчлэхэд ороод ирсэн. Хүүхдөөгүй юу? Үгүй энэ бүр амар бүжиглт юм байна. Вау! Энэ ч харин нөгөө жинхэнэ клапс өртэй шүү. Тэр энэ хараа амар сайн. Юу нь амар сайн байна. Оо! Яа! Oh my god! Хөөе. Энд чинь зүгээр бүжигч явж штэ. Юу вэ? Давай дааш юм уу? Зүг нүүрнийх нь харсын нөмрөөд гараад ирсэн юм шиг. Юу вэ? Давай дааш ингэж бүжиглдэг хийсэн юм уу? Та нар мэддэг хийсэн юм уу? Бүр шоконд орлоо штэ. Ямар амар юм бэ? Хүн юм бүр давай дааш бүжиглдэг юм уу гэсэлэр үзсэн. Яана би одоо өнгөрсөн. Йоо, за жоохон бодоотгоо. Нээсээ нэнэ төрөж байгаа юм шиг. Гоёла. Давай даашаа. Мундаг юм байна. Намайг уучлаарай фэнүүд нь.
Ямар амар бүжгэлтийн алдсан юм бэ шүү. Тэггүй эн чинь бүр амар юм бэлтгэл нь хандсан. Тэр сүүлийн тэр нэм шейк хийдэг мэдэг хэсэг дээр бол яг энэ хэсгэн дээр маань ингэж гусна гэдгээ ингэж бэлтцсэн ороод ирсэн мэт. Тэр чин завтай байсны шинж ахгүй юу? Так 2 3 самба мамбагийн бодож байгаа хүн энэ дээр яг ингэнгээ бодох бараг заав гарахгүй шүү. Нөгөө бүжгэн айгүй өөрт нь ингээд суугаад амархан санагдаад биед нь хөвшчээд тэрний дараа за өшөө бүр яаж гоё харагдуулах уу нэрээ энэ дээр яг ингээд чи иймэрхүү харагдчихээн. Тэгэхээр бол энэ хүн чинь бүжгэлдэм байх хөө. Алах юм. Одоо дараа фантастикийн од Benny Wells бүжгэлж байна. Ямар гоё ай сонгоо вэ те. Бүх хүмүүсийн амар хайртай дөө. Манайраа үнэхээр гоё авч штэ. Тэр юм гарны юм гоё далаацтай хөдөлгөөнийхөө төсгөл мөсгөлийг амар гоё хийж байна. Амар гоё сайн заасан байна. Nice. Яа, заяа юм шиг амар алсан сайн. Tapbolж од нэг хүн таягдаад. Одоос бол нэг иймэрхүү юм хүлээж исэн. Яалтчгүй байна. Би бүр хэлсэн штэ. Од бол бүжигчээ. Амар сайн заагаад өгчих юм бол маш хурдан аавна гэсэн чинь маш сайн заастсан байна. Яг тэр гой үндсэн манерыг, барилтыг, тэгээд хөдөлгөөний тэр төсгөл, яг ийм тоочны ийм байрлалуудын амар гоё заагаад өгсөн. Нөгөөх нь яг гоё ойлгоод амар гоё хийчлээ. Perfect Benny Wells. Wow. Баяр хүргэе. Хамгийн сүүлийн оролцогч болох чин санаа байна. За бүгдээрээ харъя. Жава сайн хийхгүй л энэ да. Онцлаа. Бүлээ татаач. Та нар юу гэж бодож байна? Одоо болохоор яах вэ? Зохиомж юм уу гоё юм бүжиглэлтийн хувьд бол сайн байна. Сайн бүжиглэж байна. Яг нөгөөний түрүүнийх шиг сумьяд орчлоор хэлсэн шиг Java ерөөсөө хийхгүй байна. Хөлөө татахгүй, кикээ ингээд сайн үзүүлэхгүй. Түрүүчийн үйлрэл дээр цэцээ бас айгуу гоё ингэж кикээ амар гоё юм таачны үзүүлээдсэн шүү дээ. Тим юм амар юм. Дутчихсынхан ингээд тэмцээнд орохдоо яг ингээд өөрийгөө үзүүлээд ингээд ах юм бүжгэн дээр тим юм харахаар бас сонирхол юм байна. Гэтэ яг энэ удаагийн нөгөө зохиомж нь яг энэ тухай байгаа болохоор магадгүй тим байгаа байх. Би жоохон илүү хараад байгаа байх тэрийг. Топ 3 үзүүлбэр нэрлэх юм бол нэгдүгээрт Давай Даша буюу хүлээгээчгүй үзүүлбэрийг үзүүллээ. Ер нь бол цамын төлөө явахд бол бүр ямар ч асуудалгүй юм байна гэж би л харлаа. Та нар юу гэж бодож байна? За хоёрт нь болохоор дараагийн гоё үзүүлбэр бол мэдээж одих. Гуравт нь надад хамгийн таалагдсан үзүүлбэр бол бас Wells байлаа. Бат цэцгийн. Үнэхээр төсөөлөөгүй хүн амар гоё уян ийм зөөлхөн маш гоё гоо үсгэлэнтэй бүжиглэлээ. Тэгэхээр миний бол топ 3 бол энэ 3 байна. Дээрэс нь төөгөө бол маш хөөрхөн байна. Ерөөсөө тэгж хүнд шоолуулаад ахаар ерөөсөө бүжиглэхгүй байна. Амар юм мундаг бүжиглэж байна. Тэгэхээр цаашдаа бас үнэхээр тэмцээн амар юм өрсөлдөөнтэй болох нэ гэж харлаа. Инкугийн танго амар гоё байсан штэ. Бүр үнэхээр мэдэрсэн танго байсан. Тийм амар гоё бүжиглдэг гэж хинч мэдээгүй байх. Баярлалаа. Үзэн баярлалаа. Subscribe дараарай.